Манай Чингисчүүд бараг бууж өгөөд байна уу да. Ер нь юу энэ л гэцгэс нөхдөд байна шүү дээ. Эвгүй маш хэцүү. Гэхдээ нэг зүйлийг та өрсөд анзаарах хэрэгтэй. Та нарыг хүчрхэг болгохын тулд хоёр хөршөөр чинь заавал тоглох ёстой. Тэ. Энийг сайн бодоорой. Та нар одоо сайн анзаарвал урд хөрш нь хойд хоёр хоёулаа ер нь гахж байгаа шүү. Тийм л дээ. Энэ дундаас сугарж гарч ирэх хэрэгтэй байна. Ийм сайхан ивэлийг зүгээр өнгөрөөж болохгүй шүү. Тэгээ яавал болмоор юм дээ. Хаш гарч ухмаар юм дээ. Өвгүүд үед хийдгээ хийсээр л байгаа. Харин бодит тал дээр та нар амьдарч байгаа шүү дээ. Тийш. Бидний нэрийг гаргах гэж хичээх нөө эсвэл тэр чигээр нь унтраах нөө гэдэг нь та нарын сонголт юм шүү дээ. Өвгүүд эдэн шиг гүрэн дайтай хүчрхэг бол гэж өвгүүд алавдахгүй. Хүн шиг байгаад улс шиг улстай жаргалтай байх нь болох нь тэр. Тэрний дараахаас зөв хүмүүсээс зөв үр сад бий болно. ертөнцийг дахин шинээр эхлүүлэх юм билүү хэн мэдлээ. Овоогийнх нь айлтвар одоо цаг үед дэндүү төрүүлж байгаа ч жинхэнэ хүрэх ёстой эзэнтэй аяанда хүрэмж. Одоо тэр ирими хормоос өгч хов ярьдгаа болсон байлгүй дээ. Болсон бах уу. Хаваагаагүй болоо л үү. Өөрсдөө тийм маядаг бачиж өрөөлийг шүүдэх нь тэнэг хэрэг болно. Өөрийнхөө өврийн асуудлыг шийдэж чадахгүй ч бусдын өврлөө хормойлоо шагааж хов ярих нь буруу мөнхөг. Энд чинь баахан даяанч гингэднүүдийн ертөнц биш шүү дээ. Тийм л д. Энэ шөнө орой бүрий чи яасан харанхуй болдог болоо вэ? Тас харанхуй, төнөр хандрахын гэдэг чинь болоод байна даа. Би тэрэн дээр одоо гайхал. Яагаад дандаа, юу л болоод байна да. Хор хүчнийхэн ирчимдсэн байна. Зал ихтэй бэлдэж байгаа юм байна да. Орой бүрийгээр ер нь өдчийн бүрээ үнгээ харахгүй гэдэг чинь. За үнгээ харахгүй ч одоо яах вэ гэсэн. Өдчийн бүрээ бол бүр төнөр харахгүй. Орой өдөш гарахаас ч аймаар болсон байна. Юу л болоод байна да. За өглөө уулхан унтаа цэрээд нуруу нөвцсөн юм шиг л байна уу? Нуруу өвдөөл. Жоохон алхахаар нуруу нөвдөж байна уу? Өрсөдөх нь өвдөж байгаа хаа. Энэ нь шүүлтийн дээд ирчмээр та нарыг дарж байна. Та нар улам жижигхэн болж агшиж байна шүү дээ. Өөрхий. Сууж байна гэсэн үг. Хамаг яс бүх юм чинь доошогоо суугаад байна. Харин энэ шүүлтээс ухаан ухамсараараа шигшигдэж тэмүүлж дээшээ гарч ирэх хэрэгтэй болчиход байна. Тэ яах юм бэ? Яах вэ? Яах ёстой вэ? Хайш гарч өгөх вэ? Тэгч л болгоод байна. Нуруу улааж нь гайхаад тэсэн. Сөлрөгөө нэрээ нуруу өвдөд байгаа юм бэ? Харин өвдөд байна гэсэн. Энэ шүүлт бол улаач биш хамаагүй бүгд шударгаар шүүгдэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Хай төршөөс чинь мэдээ ирсэн. Өвөө нэг утгыг хэлэхгүй болохгүй. За.
дайн тулаан болоход уул усны эзэдүүч бас хамт оролцдог юм шүү дээ. Яг л бүх хүн барилдахдаа нутгийн уул устайгаа хамт барилддаг юм а гэдэгтэй яг адилхан. Тэгж тусгууж явахыг бодоход нөгөө дайн гээ чинь өрнсөөр Монгол цустай ахын дүүсээ чинь дайных нь урд нь гардтахаар шийдэ юу да. Ноо яана. Болоо. Ай тэр ч морих шүү. Тэр чин тоогоо хориг байна одоо яад. Шоо юм байгаа юм бол та. Энэ хоёр ой төрший чин дайнаар Орос хүний биш Монгол хүний цус тус төлхөө урсах гээд байна шүү дээ. Монгол цусны ахын дүүсээ чин цус урсах гээд байна. Юу бодцохооч байна. Баттгаа юм байхгүй. Наад нэг муусан овчнуудаа зайлуул гэсэн хөлтөд л багчлаа. Одоо би тэгээ дахиад нөгөө онгодод муулж хав батсан л болно л да. Тэгтээ одоо яалтчих тийм л. Муусан гэхээс илүү хэдийн өвөө нь мэдж байгаа. Уул хайрхтын эздүүд хаал тайгаас толрон ирж байна. Дэмэн хүү эсвэл эсрэгээрээ явах уу? Одоо яг яамаар юм бэ юу? Хаашгаа. Оросыг чинь ялуулчих юм бол та нарын гүрэн болох мөрөөдөл байхгүй болно. Тэгсэн ч хамаагүй гэж юу? Та нар л ах нар гэдэг. Гэхдээ хоёр хөрс чинь аль аль нь ахын дүүсээ чинь газар нутагтай хамт зааглан авсныг бити мартаарай. Тэд оросч биш, хятадч биш. Өргөлж гадуурхагдж явааг сандтугай. Одоо дайн тулаан болохоор хамгийн түрүүнд тэднийг урдаа барьна гинэ. Тиймэрхүү сурах сонсогдсон шүү. Тэгвэл тэднийг дааж хамгаалдаг уул усны эзэд нь наашаа ирж байна. Ямар хариулт өгвөл захилтай вэ? Ялагдуулах уу, ялуулах уу? Дэмжвэл ахын дүүс чинь үгсээр байх болно. Дэмжихгүй байвал төрч чадахгүй хямрал ямаараа. Ахын дүүсээ чинь цус урсахгүй. Ер нь хүн яах гэж амьд байдаг юм бол жирийн л уул ус газартайгаа гэр бүлтэйгээ аж төрхийг хүсдгээс их орны төлөө гэдэг нэрийн дор тололдож явах нь хүний яг үүрэг мөн гэж юу? Тэр эрх мэдлнүүд нь хоорондоо жир зэвсгээ агсаад алдаж болно шүү дээ. Яагаад олонний цус урсах ёстой юм бэ? Өвн талаар та нар юу бодож байгаа юм байхгүй юу? Тэгвэл та нар хүн биш юм байна. Бодож байгаа юм байхгүй. Муу юм хоолор. Яаж долгон жогоогч нь өвөө нь харсаа. Орос ах нарын доргууг битгий үргээсэ. Та нар ийм байж яаж гүрэн үсгэх юм бэ? Энэ мөрөөдөл гэж юу? Амьд үлдэхийн тулд ахын дүүсээ хүртэл өвгөө залхин байж золж байгаагаа юу гэж бодож байна? Тэдний хохих гэж юу? Гэтэл тэд та нарт итгэдэг шүү дээ. Ийм л байна. Хэрвээ Монгол ёстон өрсүүдийн чинь цусыг тэд дэмий дайндаа зарцуулсаар байх болвол хойд хөрший чинь бид өршөхгүй. Шин тахал тэндээс тэгдэх болно гэж мэд.
шилдэгүүд байж үдсэн. Гэхдээ Тэнгэрийн ивэл аваагүй болоо. Удаан оршдгүй юм шүү. Богатуудын аргаа ядахтаа хэрглэж байгаа арга нь одоо баано ингээ нутаг буцаана гэж ярьж байгаа шүү дээ. Ирсэн хүмүүсийг дөрвөж орж ирсэн. Нутаг буцаана гэх тэгэнгүүт богатууд нь болохоор Монголд одоо гэмт хэрэг инээдрээ хөвөлдөд ингээд ирэнгүүт нутаг буцаахан хойшилдгийг гинэ. Одоо ерөөсө хамгийн сүүлийн арга нь л тэр тийм. Хэрэг хийгээд ч болох нь энд Монголд л байжээ гэсэн. Ямар арчаагүй юм бэ та нар? Рууган та нараас ичиж байна шүү. Буцаана гэдэг. Ерөөсө монголчуудын ярьж байгаа зүйл нь эднэрийг буцаа гай гамшигудаг гэж. Тэгээд тэнгууд нөгөөдөлийнх нь сүүлийн нь арга болохоор хэрэг үлдээд ч хамаагүй дээрэм тонол хийгээд ч хамаагүй Монголд байх л бодол. Ингэж болох нь Монголд бай. За яах вэ? Ийм л зүйл. Бодит та нар чаддгүй юм болоо. Өвөө нь ормын тэтгээд хэлэх үг байна. Энэ дайнд бид ажиллаж байгаа. Монгол огсоотон өрсүүдийн цус урсах ахуул Орос улс гэж байх ёсгүй болно гэдгийг хатуу анхааруулъя. Уул усны эзэттэй ч хамт дуустал ч нэргэн. Харин хэлмэгдэж одсон өрсүүдийг өвгөдөд даалтанд авч жаргалын газар руу надуулах нэ. Харин ийм арчаагүй зан гаргаснараа та нар дээшээ очихгүй шүү. Хоёр хөрстөө долгонж яваад юу ч хүү дуусавда. Бид ч та нарыг хаяхад бэлэн болно гэж мэд. Амьд үлдэхийн тулд би өгөхээр чи өгөх гэж хичээсээр энэ газар нутагтайгаа үлдснээ мартаж болохгүй л бах. Маш олон хүний гуниг харуулсал Монгол хүний мөн чанараас нь өөр үндэстэнд май гэж өгчхөөд одоо амиа хичээнэ гинэ. Аймха хулчгар юм бол амьд байхын хэрэг юм. Энд ер нь та нар яах гэж аж төрж амьдэрдэг юм бэ? Өнгө зоос хурааж улс орноосоо өвг дээцээс урах гэж энд ирээ юу? Тийм бол цаашаа тийм боломж та нарт олгохгүй. Орос нутагч нь Монгол эрсүүдийн цусыг урсах хаваасаа хөрстийн хилэнг та нар мэдрэх болно. Биднийг битгий дутуунал. Цагта танаа бурхад ч дийлээгүй юм шүү. Харин энд байгаа та өрсүүдээс өвөд ичиж байна. Хятадд ойлгох хэрэгтэй, Оросд ойлгох хэрэгтэй, Америкт ойлгох хэрэгтэй, Солонгос, Японд ойлгох хэрэгтэй. Хурдан зохтыг, амиа бодъё. Тэгвэл та нар Монгол гэдэг нэрийн дор хөх толготой төрсний хэрэг алга байна. Саад бэрхшээлээс та нар зугатааж байна. Залбираад үз. Юу ч бүтэхгүй шүү дээ. Танаа урвагч та өрсүүдэд яг наад шарын шашин чинь их зогчээ.
Хүний адгуудлаа ийм шүтдэг үз. Нэг л их ям бутнууд галаач өрдөж асааж чадахгүй юмнууд байж юу их санаатай юм. Та нар энэ ертөнцид хэрэггүй амьтад болж тамгалагдаад эхэлж байгаагаа санах хэрэгтэй шүү. Хөрсдөж чирэггүй. Өвгөд бидэн ч та нарыг ингээ шившигтэйгээр явахыг чинь харахыг хүсэхгүй байна. Өвгдээ чинь чадаад байсан. Одоо та нар яагаад чаддаггүй юм? Тэгээд гэгэрлээ ирээд үүлийн үрээ яриад залбираад сууж бай. Өөдлөх нь харж л бай. Тэр гадаад өрөө хордон төлөөч. Яс юмн дээр та нар бүгд их орноо шулан мүлжиж амиа болгох чинь үнэн. Юм эд зүйлийнх нь үнэн өсөж байгаа. Хулгай ямаараа л та нар амьдч байгаа шүү дээ. Өдөр хоногийг аргацааж. Шодрог хүн амьдрахад бэх газар болсон да. Намаадаг. Тэнгэрээ биш, намаадаг. Өвгдээцээ биш, харийн бурхнаадаг. Гэхдээ бид удаан хүлээн зөвшөөрж чадахгүй. Нийцэг хүн яаж уурладаг вүлээ? Хурааж угаада нэг тархинд ч буулгахгүй. Нөгөө дахиад огшилж явах шиг байна. Уун цаашдаа 30 хоног буухгүй. Эсэн бүх хамгаалтуудыг цуцалж байна. Тэр танаа мундаг, шүтдэг, зоосны хэдэн үцмөрч буул амч нь хамгаална үз. Үннийг айлдаад байхад тэр л өөрчдтэй чинь нэг төвшөнд байж чадахгүй. Та нар үхээд бурхны орондоо биш. Өвгдөөс биднийхээ нүрийг харна гэдэгтээ итгэлтэй байж болно. Тэр үед хийсэн юмтай л уулзмаар байна шүү. Илүүнийх дахан дүүсийг гай холуур гэж зайлгнэ. Та нар ер нь яг хий юм бэ? Ахан дүүсээ алж талж устхан байж өдий зэрэгтэй үлдчихээд өнөө хэдийнхээ сүүлчийн найдварыг тасалдуулах юм гэж юу? Ясчаагүй холцохор амьтад. Ардын намынхантайгаа тэр том дуулцнаа гайгүй. Харин тэр гадаад өр юм хурдан төлөөрэй. Тэгэхгүй бол чиний өр хүүхэд чинь нэг бол 90-100, 90 хулгайч эсвэл амьд байх ч ирэхгүй ирээдүй хүлээж байгааг хатуу сануулъя. Чи өр хойчийнхоо ирээдүгээс хумсалж өнөөдрийн амьдралаа болгосноо. Ихэд битгий бодоорой. Үйлцэн болгон чинь төлбөр нь байдаг юм. Цаашид өр хүүхэдтэй болох хэрэг байхгүй та нар.
Ийм арчаагүй. Ийм хулгайч урвагч байж явснаас эртхэн үхцгээсэн дээр юм шүү. Хэдэн мянган жил өвгдээд чинь хичээж байхад хэдхэн жилийн дотор хэдэн мянган нэмэн үлийг урвагчийн төвшөнд аваачна гинэ. Наад үрсүүч сонсохгүй. Магтаал дуртай. Тэр ирэмийн хормойс өгсөн асуудлаас сонирдог. Гэхдээ удаан хүлээж тисэхгүй. Монгол хүн юм болоо. Тэнгэрийн гэрээгээ сандах бай. Хүн шиг бай, шудраг бай. Хөрст газар ихтэйгээ зөв харьц. Даач үйлдвэрчэнд эндүү зурж. Өнөөдөр чи амьдрах нь хэцүүцэн гэсэн боловч юм нь өслөө гэсэн чи аргаа олоод байхыг бодоход овоол байгаа юм байна. Гэхдээ энэ гамшигын чин төлөөсийг чиний үр хүүхэд заавал төлнө. Харин тэр үе тэнгэр харж туслахгүй л баг шүү. Чиний үр хүүхдүүдийн ирээдүй өвөөгийнх нь нүдэнд харагдан байна. Урсах усгүй. Тарих хөрсгүй. Хүнч биш, юуч биш. Цусаар уйлсан. Ирнэ үхэж дуустдаг. Эмэн эдлүүлж дуустдаг. Ийм л цаг ирэх болно. Харин тэр үед чи хэдийн үхээд тамдаа ялаа эдэлж явах. Харин үр хойч чинь үүлээ үзэж яах гэж би төрвөө гэж тэнгэрээс гуйх болно. Яах гэж ийм аимшигтай ертөнцийг бидэнд үлдээвэ гэж та нарыг ясыг чинь өндөлцтөл хараах болно гэж хатуу сануулъя. Хүсээд өгвөл тэрийгэ хийцгээ. Вакцин тариулсан өрсүүдийг өмгөөлсөн алдаа болж хувирах гээд байна. Эми өөр үндэстэн гарцсан юм шиг. Ийм унхаг үйлдэлтэй байхыг мэдсэн бол юунд нь ч оролцолгүй. Өхүүлдэгч байж юу? Улаанбаатар хот ч газар нь хөдлөөд бүгд өгдөг нь дээс ч юм уу. Урсах ус ч хагарч ундаалах ус ч хэрэгэх ёстой юм гэж юу. Хайртай нам ч хайртай дарга ч шүтдэг бурхан ч та нарыг хамгаалж чадахгүй. Тэд хуурамчтай. Чадланч байхгүй. Энэ бол бидний газар нутаг. Тэр төвд ч биш. Тэр хятад ч биш гэдгийг санаарай.
Ингээд өвөө 30 хоногийн цээр тавьж айлдвар айлтгаа зогсоож байна. Нэг ёсоор өвөөгөөрөө бараг эмэгтэй, эрэгтэй хүний хувьчлалын талаар айлдвал та нар дуртай сонирдох үз. Нэг бол альбид чөтгөрийнхэн талаар сонирдвал та нар чихээ тавиад дуртай сонсно. Учир нь сэтгэл чинь хэртэй учраас л тэр. Та нар хар хүчний альбид чөтгөр шүтдэг. Ямар төвсөнд байгаагаа ойлгосон гэж найдаж байна. Тэгэхдээ эцсийн шийдвэр гарсан цагт нэгэнт харвсан сумыг буцаадгүйг санагтав. Энэ хавар дүүрэн сахалтай ирчүүд явдаг боллоо. Энэ юуны учрав? Харин одоо тиймэрхүү л анзааны юм болоод байгаа шүү дээ. Яасан эцэггүй өснөө гайхуулж яваа мó? Эцгийн бие сахал тавьдгүй Монгол ёс бий. Цагаа тавлуулаа. Муур нохочин ч сахал байдаг юм шүү. Та нар гаднаа хичнээн ямар байх ч нүд чинь өөрчлөгдөхгүй байна. Наадыг ургуулсан юмнуудаа өтөр госвол таарна. Эцгээ өхөөсэй гэж байгаа бол тэг. Эцэггүй өснө гайхуулж явал тэгж харуул. Гэхдээ бид өршөөхгүй гэж мэдэрээ. Сайхан тавилан өгөхгүй шүү. Өгөөд айлтгыг дуусгаж цэрэг тавь.